Олормоо том өрөөний үүдэнд орж ирээд агааржуулагч цоцжээ. Гэтэл хэдэн секундын дараа булангийн бодин дээр сууж байсан хангаад агааржуулагчийн сэнгэнсэн сайхан өнөр өнөртөв. Яагаад ийм хурдан өнөртсөн юм бол? Бодис дагуулгадах жижиг хэсгүүд хэрхэн тархаж бууг ажиглаарай. Дээрх бичлэгийг үзээд арц тасалгааны агаарч тархаж буй үзэгдлийг бодисын жижиг хэсгийн онолоор дүрслээрэй. Энд ямар үзэгдэл явагдаж байна вэ? Жижиг хэсгийн онолоор дүрсэлсэн дүрслэл зурсан зураг тохируулаарай. Хариулт 2. Жижиг хэсгүүд бие биенээсээ хол зайтай байрлаж нэмэх замраагүй чөлөөтэй хөдөлгөх учир хий бодис хамгийн хурдан тархдаг. Энэ үзэгдлийг диффуз гэнэ. Агаарт өнөртөө ус тархаж байгаа зургийг гүйцээж бодоорой. Бодохдоо жижиг хэсгийн тоог анхаараарай. Диффуз эхлэхээс өмнөх үе. Диффуз явагдаж эхлэх үе. Диффуз явагдаж дуусах үе. Эдгээр жижиг хэсгүүд нь агаар дахь жижиг хэсгүүдтэй холилдон эмх замраагүй шилжин хөдөлснөөр таныг амьсгалах үед хамраар орж үнэрсдэг байна. Үүнийг бодисын жижиг хэсгүүд өөр хоорондоо тархах буюу диффуз гэнэ. Усан дээр кофе хийхэд хэсэг хугацааны дараа бүрэн тархаж дуусдаг. Энэ үед ямар үзэгдэл явагдаж байна вэ? Шингэн дэх диффузын үзэгдэл явагдаж байна. Жижиг хэсгээр дараах байдлаар дүрслэнэ. Туршилтанд үндэслээд дараах даалгаврыг гүйцэтгэгээрэй. 1-2 дугаар шилэн аяганд диффуз ямар төлөвтэй бодисууд оролцож байна вэ? Шингэн дэх диффузыг хэрхэн ангилах вэ? Шингэн дэх диффузыг 2 ангилна. Шингэн бодис диффузлэгдэнэ. Хатуу бодис шингэн бодис диффузлэгдэнэ.